Багийн бичүүд ер нь сар хасын өмнөөс бүдэ орж ирсэн. Бид хэд аягүй дайгуу хангалттай явж байгаа. Одоо шивэгийн өргөсөн мөрөлтүүгээ баг 30 хүн байна. Тэгэл аягүй залуучууд дүүнэр энэ жил одоо нэмж дуудагдсан. Тэгээ одоо дараагийн үеэ бэлдэж байгаа бол энэ аягүй зөв баг гэж байна. Монголд ирсэндээ үнэхээр баяртай байна. Манай баг сайн тоглогчдтой 8 дугаар сарын тэмцээний бэлтгэлийн эхний шатандаа явж байгаа. Тоглогчид маш хүнд бэлтгэл хийж байгаа. Бид өрсөлдөх чадвартай багийг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ямар ч одоо багийн спорт, ганцаарчсан спорт, энэ спортын зүйл одоо спонсор дэмжиж чаддаггүй болохоор ер нь бас жоохон хэцүү. Тэгээ одоо маань шишээ баг дээр өлөөдийн холбоон дээр ингээд дэмжиж ажиллаж байгаа одоо олон багцны өдөр дуусах аюул баярлаж байгаа. Эхний 12 хоногт тоглогчдын ахиц дэвшлийг хараад би үнэхээр гайхаж байна. Тэд сургалтын хөтөлбөрт маш хурдан дасан зогсож байна. Одоо бид биеийн бэлтгэл, фитнес сургалт, хамгаалалтын системийн эхний алхамд төвлөрч байгаа. Тоглогчид эхний шатанд ядрах боловч дараа нь илүү хурдан, илүү тесрэлттэй болох юм. Амьдчдыг багаас нь бэлдээд явал давуу тал үүсдэг гэж бид нар харж байгаа. Тэгээ тийм болохоор волейболын холбоо 2025 оноос эхлүүлээд маш олон үйл ажиллагаануудыг хийж байгаа. Нэг нь улсын шигшээ багтаа одоо анхны хойно ачаалал өгч байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар жишээ нь Хонконг улсад 18 шигшээ баг одоо тоглолтоо хийгээд явж байна. Өнөөдөр энд одоо улсын шигшээгийн эмэгтэй багуудаас бэлтгэлтэй гарсан байна. Улсын шигшээ маань одоо Монгол улсад бас одоо тэмцээнд зохион байгуулалт гэх. Гэхдээ энэ дээр мэдээж гадаадын одоо тамирчид гэх юм уу энд одоо сусан зүйлсээ дээр нь бид нар гадаад дасгалжуулагч авч оруулж ирж байгаа нь бас онцлог байна. Би багийг төрмгийн зорилготой байлгахыг хүсдэг. Миний хувьд хамгийн том зорилго бол Монголын ард түмнийг төлөөлж байна гэж мэдрүүлэх багийг байгуулах явдал юм. Үндэсний баг болон Монголын волейболд сайн үр дүн гаргахыг хүсэж байна. Бид хинтээч нүүр тулан өрсөлдөх чадвартай багийг бүтээж чадна гэж бодож байна. Мэдээж энэ амаргүй. Учир нь бид илүү удаан хугацаанд бэлтгэл хийсэн хүчтэй багуудтай тулгарх болно. Гэхдээ бидэнд сайн тоглогчд байгаа. Эх орондоо бид Монголын үндэсний багийн төлөө хамгийн сайн үр дүн гаргахын төлөө тэмцэх болно. Боловсролын спортын 2026 оны наадам маш амжилттай сайхан зохион байгуулж байна. Тэгээд шигшээ өгтөйгээ өнөөдрийнхээ оюун спорт наадамд хэлцээстэй маш баяртай байна. Спорт сургалт хийх, бэлтгэл сургалт их заар маань байдаг. Тэрийг маань одоо бүр 100% санхүүжиж өгсөн Олон банкны хамт олондоо маш их баярлж байгаа Монголын нийт волейболчдын зүгээс баярлалаа хэлье. Хамтарч ажилласан энэ газрууд буюу нөгөө талаас Монгол улс бол нэг л зүйлийг байна. Өөрөөр хэлбэл Монголын энэ корпорат том байгууллагууд бол спортыг дэмждэг боломжтой яг энэний одоо жишээ болоод явж байгаа. Энэ агуулгаараа өнөөдөр бол нэг хоёр талдаа урам зориг өгсөн арга хэмжээ гэж болж байгаа. Ягаад гэхээр бидэд өнөөдөр Монголын одоо Монгол улсын одоо эрэгтэй шигшээ баг урам зориг өгөхийн төлөө энд байгаа. Тэ өөрөөр хэлбэл яг бид нар шиг ингээд мянган залуучууд, мянган ажилчид, мянган байгууллагын хүмүүс улсын шигшээгээ бид 8 цаг дэмжинэ гэж итгэж байгаа.